За 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлээд үндсэндээ стандарт мөрдөөгүй хашааг буулгах ажил хийгдэж байна. За миний одоо яг энэ зогсож байгаа газар гэвэл нүхтийн аманд байрлах зөвшөөрлгүй баригдсан хашаа хэсэг буулгах ажил яг одоо хийгдэж байгааг та бүхэн харж байна. Тухайлбал яг энд 15,000 м хашаа байгаа гэж байна. За үүнээс одоо эхнээс нь ахуулаад ингээ буулгах ажил хийгдэж байна. За тухайлах юм бол өндөр төмөр хашаа, за мөн үзүүр ирмэгтэй олон хашаа байгаагаас үүдэж амьтад орооцолдож өөхөх, за мөн одоо дээгүүр нь одоо хариах чагаад мөн зоогдох гэх мэтчлэн амьтад дээлгүй маш олон хашаа байгаа учраас үүнийг одоо буулгах ажил эрчимтэй хийгдэж байгаа юм байна. Сүүлийн 3 жилийн тооцоо судалгаагаар бол Тусан хамгаалалттай газар болон энэ Улаанбаатар хотын орчны бүсийн ойм ногоон бүсэд 30 гаруй тонны 30-аас одоо илүү тонны одоо амтан одоо хашаа шавх үзүүртэй хашаанд гороох, өлгөгдөх, гидсээ хөвлөх тийм ээ. Ийм одоо үзэгдлүүд гарч байгаа. Энэ бол тооцоо судалгаатай, статистиктэй ийм үзэгдлүүд байгаа. Тэгэхээр бид нар энэ дээр юу görөх ёстой вэ гэхээр энэ стандарт, энэ хашаа өөрөө стандарт байна уу байхгүй. Хэрвээ тэр хашааны стандарт нь одоо тийм шавх үзүүргүй одоо мөлхөгч амьтанд эсвэл одоо өндөр амьтанд ингээд хараагаад гарах тийм стандарт нь ямар хэмжээнд байна уу гэдгийг судалсны үндсэн дээр 2022 оноос хойш одоо нийслэлийн иргэдийн урлын одоо ажлын алба болон мөн одоо нийслэлийн байгаль орчны газар, за мөн байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам, хамгаалтын захиргаа, шатны байгууллагууд хамтарч иж энэ ажлын хэсэг байгуулагдаж байна. Хашааны стандартыг гаргах ажил дээр бид нар хамтарч ажилласан байна. Тэгээ олон улсад мөрдөгддөг одоо бусад энэ улсын одоо олон улсын тусгай хамгаалалттай газрууд мөрдөгддөг тэр стандартуудыг бид нэр гаргаж ингээд батлуулж чадсан байна. Энэ маань өөрөө одоо ингээд 2022 оноос хойш одоо ингээд тооцоо судалгаатай явж иж хийгдсэн байгаа. Энэ хашааны стандартыг одоо бид нэр мөрдлөг болгож ажиллах. Цаашдаа ер нь энэ одоо стандартыг одоо хэрэгжүүлэх барин одоо илүү одоо мөрдүүлэхийн чиглэлээр ажиллаж байгаа.